Энэ өдрийн амгалан айлтгая. Баг дунд боловсролын асуудлыг ярьж байгаа хамгийн чухал асуудлаа гэж ингэж үзэж байгаа. Бас хэдэн асуултууд байна. Ерөнхийдөө Монгол Улсын засгийн газрын мөрөө төлбөр дотор малчны хүүхдийг 6-аас 8 насны сонголттойгоо сургах энэ асуудлыг тусгасан байгаа л да. Тэгээд энэ тухайн малчин өөрийнхөө хүүхдийг сонгож 6 настай юу, 7 настай юу, 8 настай юу сургах гэдэг асуудал бас хүндрэлтэй юм байна. Тэгэхээр энийг тогтолцоогоор системээр нь өөрчилж, хуульчилж хийж энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлага байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь одоо яг мал аж ахуйн салбар дээр хөндөгдөж байгаа нэг асуудал юу вэ гэхээр энэ хөдөө орон нутгийн аймаг сумдын сургуулиудын ээлжийн хичээлийн амралтын асуудал гэж байна. Үүгээр сар амраагаад өгөөч ээ. Нэгдэл нийгмийн үед бид сар амарч хүүхдүүдийнхээ буйнаар малаа бас төл малаа хүлээж авч өсгөж бойжуулж ясан гэсэн малчдын зөвлөгөөн дээр гардаг эцэг эхчүүдийн санал асар их байна. Тэгээ энэ дээр уян хатан бодлоготой шийдвэр гаргаж явах нь чухал байна. Маш их ингээд хөдөлдөг энэ амралтуудын цаг хугацаанууд. Тэгэхээр энэ дээр ер нь бол бас Улаанбаатар хот төвтэй сургалтын бааз тогтолцоо за аймаг сумдын энэ одоо тогтолцоо систем арай яг энэ төвшөнд арай өөр байхаар ингэж зохицуулж өгөх нь зөв болов уу гэж бодоод энэ хоёр дээр ийм асуулт асууя. Гуравдугаарт нь ер нь энэ хөдөөний сумдын хүн амын цөөхөн нөхцөл байдалтай холбоотой хөдөөгийн сумдын энэ сургууль оршин тогтнож чадхаа байлаа. Энэ дээр манай баг дунд боловсрол хариуцж байгаа энэ боловсролын бодлого хариуцж байгаа хүмүүс маань ямар бодлого баримталж байгаа юм болоо? Ямар судалгаа тооцоо байна? Тухайлбал Өмнөгов аймаг 15 сумтай 15 сумын бараг 8 сумынхан сургууль 200-аас доош хүүхэдтэй шүү. Хүүхдийн хувьсах зардлаар тухайн сургууль санхүүжиж явдаг. Ингээд санхүүжээд хүүхдийнхаа тэр 150-200 хүүхдийнхээ хувьсах зардлаар санхүүжээд ирэхээр чинь нэг багш математикийн багш физик хими зарж шүү. Тэгэхээр яаж тэр айлын ээж аав хүүхдээ эмч болгомоор байдаг, химийн сургамаар байдаг, техник технологи сургамаар байдаг, физикийн сургамаар байдаг, математикийн шинжилгээ ухаанд хамруулмаар байдаг, математикийн мэргэжлийн хичээлийг заалгамаар байдаг. Ингээд үзэхээр яг энэ боловсролын тогтолцоотой холбоотой хөдөө орон нутгийн төв рүү явж байгаа шилжилт хөдөлгөөний асуудал энэ Улаанбаатар аймаг руу чи яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ утаа унарын асуудал энэ асуудал чи ерөөсөө би явж энэ боловсролын гаж тогтолцоотой холбоотой байна гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ боловсролын тогтолцоонд уялдуулаад тухайн сумын 9 жилийн боловсролтой сумын сургуулийн хүүхдийн за тэр нөхцөл байдлаас шалтгаалаад 350-аас 400 хүүхдийн хувьсах зардлыг авчиж тэр сургууль оршин тогтнож чадчихж байгаа. Тэгэхээр энэ онцлог нөхцөл байдлыг үзээд Монгол улсынхаа хэмжээний 330 гаруй сумдынхаа энэ одоо сургуульд нь таарсан тийм одоо энэ оновчтой зөв энэ санхүүжилтийн тогтолцоог барьж ажиллах боломжийн талаар судалгаа хийсэн үү гэсэн ийм асуудал байна. Дөрөв дэх асуудал багшийн асуудлыг бас нэлээд шин сайд ярьж байна. Бас одоо мэрэгжил ур чадвараар нь ажилласан нөхцөл байдлаар нь 20-40% хүртэл урамшуул болох ингээд цалингийн асуудал гэдэг. Энэ дээр бас нэг бодлогын хэмжээнд анхаарах асуудал мэрэгжлийн зэрэг аваад багш нар маань зэрэгтэй таацуулсан урамшуул дэмжлэгүүдээ авч байгаа. Тухайлбал одоо аймаг зөвхөн одоо зөвлөх хамгийн дээд зэрэгтэй мэргэжлийн багш аймагуудад 1 2 3 ингээд тоо хязгаартай байгаа байхгүй. Тэгэхээр энэ мөнийг олгохын төлөө манай боловсролын яам ямар бодлого бариад тэр хөдөө орон нутагт байгаа багш нартайгаа ямар бодлого дэмжлэг барьж ажиллаж байгаа юм бэ? Би энэ бодлогын яам тэр суманд байгаа багш нараас холдсон байхгүй юу? Үйл ажиллагаа арга зүй бүх юмараа холдсон. Ингээ боловсролч За амар зээг шүүний асуултанд цогцлбоо сайд хариулъя. За асуудлын сүүлээс нэхлээд хариулчихъя. Таны саналтай 100% санал нэг байна. Юу гэхээр сүүлийн зүгээр 25 жил ганцхан ч одоо манай боловсролын систем биш л дээ. Бүхэлдээ нийгэмд нэг тийм шилжилтийн үе одоо яваад бүхэл салбаруудад нэлээд одоо бас ажил бодлого үйл ажиллагааны уялдаа холбоо холтсон ийм асуудал байгаа. Тийм учраас үнэхээр одоо ажиллах чигээ бол бид нар багш руугаа яг чиглүүлэе гэсэн ийм бодолтой байгаа. Тийм учраас энэ багшийн асуудал дээрээ багшаа яаж үнэлэх юм, нийгэмд байгаа багшийн үнэлэмжийг яаж дээшлүүлэх юм. За багш гэдэг мэрэгжлийг одоо социализмын үед бол хамгийн одоо конкурсны өндөр оноо авсан хүмүүс багшийн мэрэгжил сонгодог байсан бол одоо
Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны техникийн их сургуульд орчоод дараагийн үнэлгээтэй хүмүүс багш болж байгаа. Тэгэхээр чинь ямар чадвартай хүмүүс ямар багш болох вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа учраас энэ дээр бид нар ер нь бас үнэхээр асуудал боловсруулж анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа. Энтэй бол 100% тантай санал нэг байна. За хөдөөний багш нараа бид нар ер нь онцгойлон анхаарах үнэхээр шаардлагатай байгаа. 15 одоо суманд та 8 суманд нэг 200 хүртэл хүүхэдтэй. Энэ зардлыг одоо уян хатан байдлаар зохицуулах бодлого гэдэг юмыг үнэхээр хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар Монгол орныхоо онцлогийг харгалзсан ийм зохицуултыг үнэхээр хуулийн зохицуултаар л хийх гарцтай байлээ. Тийм учраас бид нар багшийн хөгжлийн хууль магадгүй дараагийн боловсролын багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа миний түрүүчийн хэлснээр боловсролынхаа системд өнөөдөр боловсролын системийн удирдлагаар ажиллаж байгаа энэ баг бол яг орон нутагт таарсан үнэлгээ хийх хэрэгтэй байгаа. Би түрүү нэг жишээ нөгөө танаа жишээгээр авсан л да амар зэгш нэг орж ирээгүй байхад 300 хүүхдийн дотор байр барьсан 30 хүүхэдтэй л байж байгаа байхгүй юу? Тэгэхээр бүхэлдээ хөрөнгө оруулалт бодлого юм уялдуулах ийм юмыг хийх зайлшгүй шаардлагатай байна. За нэг Монгол орны онцлог бол өнөөдөр 5 хошуу малнаас Монгол хүмүүс хаашаач холдохгүй шүү дээ. Энэ бол үнэн. Малчны хүүхдүүдэд зориулсан боловсролын тусгай бодлого бид нар бас л хуулиараа зохицуулт хийхээс өөр аргагүй. 6-8 наснд нь хүүхдийг сонголттой гэдээ ингээд орхичхоор хүүхдэд чохирч байгаа эцэг эх шийдвэрээ гаргаж чадахгүй ийм асуудал хүрсэн байгаа. Тэгвэл яаж хийх вэ гэдгийг өнөөдөр бид нар бас толгоогоо гарчлах зайлшгүй шаардлагатай байгаа. Тийм учраас хуулинд өөрчлөлт оруулах замаар энэ бодлогыг эргэж харнаа. Энэ бол одоо Монгол орн гэж байгаа юм бол 5 хошуу мал байгаа юм бол энийг авч үзэхээс өөр малчны хүүхэд малчин болоод үлдэх бодлогыг нь бас яаж авч явах юм бэ гэдэг юмыг нь бид нар хийх ёстой. За энэ дээр зүгээр ганцхан жишээ хэлэхэд цагаан сар мал төлөх үеэр малчны хүүхдүүд амардаг энэ улирлын амралтын зохицуултыг өнөөдөр боловсролын систем эргэж харах ёстой юм байлээ. Сая гэхэд бид нар Улаанбаатар хотын хүүхдүүдийг 1 сарын 1-ээс 2 сарын 1 бүтэн амраана хөдөө орон нутгийг 21 хоног амраагаад 22-нд хичээл нэхлүүлнэ. Яагаад тэгэхээр цагаан сараар нь бас 7 хоног сунгаж амраа гэсэн ийм зохицуултыг хийсэн байгаа. Энийгээ бид нар цаашдаа яг систем дотроо бүр аваад явдаг зохицуулт болгож зайлшгүй одоо авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж ингэж бол харж байгаа. Энийг одоо бид хийх ёстой үүрэг гэж ингэж хүлээж авч байна. За